За ингээд шинэ ерөнхий сайдын маань нэр дэвшиж байгаа энэ хугацаа бол гадаад дотоод эдийн засгийн хувьд бол нэлээд хүнд орчоон гэж бүгдээрээ л яригдж байгаа. Нэг талаас бол тийм нүүрсний үн 44% унсан. Үнийн хувьд ч буурж байна. Тоо хэмжээний хувьд ч буурж байна. Энэ байдлаараа явах юм бол 2.3-аас 2.5 их найдаар улсын төсөв тасрах эрсдэлтэй гэдээ яригдж байгаа. Гэхдээ энийг нөгөө талаас нь харуул боломж байхгүй. 2020 он буюу одоогоос яг 4 жилийн өмнө манай Монгол улсын нийт төсөв 13.9 их найд байсан. Урсгал зардал 10.8 их найд байсан. Сая 25 онд төсвийг 33.4 их найдаар баталсан. Урсгал зардлыг 25.3 их найдаар баталсан. Энэ 4 жилийн дотор гэхтэл зөвхөн урсгал зардал 2.5 дахин нэмэгдсэн байна. 20 онд төр явжил байсан, төрийн үйлчлэгээнүүд хүрдгээрээ хүржил байсан. Урсгал зардал үндсэндээ 2.5 дахин нэмэгдчихэд байдаг. Өнөөдөр худал хуурмаг явдал, хулгай зэлгээл ихсэж байгаа болохоос биш энэ бүтээмжтэй байдал алдагдсан. Тийм учраас танд асуух зүйл нэгдүгээрт байгаа. Энэ урсгал зардлыг ерөөсөө богино хугацаанд 20%, дунд хугацаанд 50% хүртэл бууруулаач. Ингэж байж манай Монгол улсын төсөв эдийн засаг гадаадын энэ уулуурхан хамааралтай үнийн бууралтаас хамгаалагдах юм байна. Өнөөдөр 25-26 их найдын бид нар урсгал зардалтай байхад энэ нүүрсний үн бол алт цэсийн үн жоохон хөдлөх төдийдл бид нар байнга ийм эмзэг байдалтай байна. Хоёрдугаар тийм их хэмжээний урсгал зардалтай байхад хөрөнгө оруулалт хийх ямар ч орчин бүтэггүй. Энэ тал дээр нэг тодорхой хариулт өгөөч. Хоёр дахь асуулт нь өнөөдөр иргэд аж ахуйн нэгжийн татврын болон нийгмийн даатгалын ачаалал дээд хэмжээнд туллаа. Үүнийг та 20%-аар бууруулж чадах уу? Ойрын үед. Ер нь бол энэ дээр эрс шийдэмгийн арга хэмжээ авахгүй бол бизнес аж ахуйн нэгжүүд иргэдүүд бүсөө чангалаад тардагтаа туллаа шүү. Гуравдугаарт хөдөө аж ахуйн тухай ярьдаг 170 гаруй малчин өрөх 400 гаруй шууд тэр хөдөө аж ахуйд даруйдаг нүүдлийн малчин иргэд байж. Ноос, ноолуур, махын бүгдийг бид нар худалдан авах нэгдсэн тогтолцоо байхгүйгаас дөнгөж улирлын шин чанартай Оросын чой, Хятадын чой, чэнжүүд орж ирдэг. Эдгээр нь худалдаа авахдаа өөрөө шиг тэндээ авчдаг. Малчтад өгөөж байдаггүй. Үндэсний хүнсний тогтолцоо, үндэсний нүүдлийн мал аж ахуйн тогтолцоогоо хийж бид нар энэ үр өгөөжийг малчтаа өргүүлэх боломжтой. Энэ талаар та ямар бодлого баримталж ажиллах вэ гэдэг асуудал. За сүүлийн асуулт парламентын засаглалыг хэрхэн За зандан читэр дарга хариулт өгье. Төсөөлөх сануулж. За төсвийн тодголыг 7 хоног өргөн барина. За урсгал зардлыг бууруулах асуудлаар бол энэ урсгал зардлын өсөлтийн дийлэнх хэсгийг нь цалин өслийн нэмэл эзэлж байгаа. Нийгмийн даатгал халамжийн тэтгэвэр тэтгэмжийн өсөлт энэ бүхэн нийлээд бараг л нэг их найд. Энийг бууруулахад бол хүндрэлтэй. Нэгт олгож байгаа цалин өсийг иргэд тэтгэвэр тэтгэмжийг бууруулахад хүндрэлтэй. Багш эмчнэрийн цалин нэмийг л ярьж байгаа болохоос бууруулъя гэж нэг ч хүн ярихгүй. Харин 2025 онд бусдаар гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн урсгал зардал бол 1.9 их найд төгрөгийн зардал байгаа. Бараа үйлчлэгээний зардал 1.2 их найд байгаа. За хөрөнгө оруулалтын 7.6 их найд төгрөгийн зардлуудад таналт, хэмнэлт, зардлын бууралт хийх нь чиглэлийг баримтлахаас өөр замгүй байна. За нөгөө талдаа бол татврын хувьд бол энэ бүсээ чангалж байгаа үед, төр бүсээ чангалж байгаа үед ингэж зардлаа бууруулж байгаа үед татврыг тэгээд тэд эдэн хувь бууруулчны шууд хэлэх боломжгүй. Ер нь бол харин ч импортын зарим хэрэглэн дээр нөгөө валютын аншийг өсгөөд байгаа энэ импортын зарим хэрэглэн дээр тухайлбал өндөр үнэтэй виски мискгээд оруулж идэг энэ 270 сая долларын арх тэмх импортоор авч байна. Энэ дээр импортын татврыг нэмэгдүүлэх. За энэ автомашины татвар Улаанбаатарын төвчрлээс ахуулаад энэ тансаг үнэтэй өндөр үнэтэй автомашинуудын татврыг бас анхаарах. Гэх мэтлэн ийм бодлогын төлөвлөлтүүдийг хийх заашгүй шаардлага болно. Нийт ард иргэдийнхээ мастер авчруулах татврын дарамтыг бууруулад харин тансаг хэрэглээ гэж нэрлэж байгаа хэд өндөр үнэтэй хэрэглэн дээр
татвар оногдуулах, арх тамхин дээр татвар, импортын арх тамхин дээр татвар оногдуулах ийм болцоо, ийм шаардлага бол гарна гэж бодож байна. За ер нь бол малын түүхүүдийг үн цэнтэй болгохын тулд боловсруулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмэн үрдэгшин гэсэн бүтээгдэхүүн ноолуур арьс ширээ боловсруулаад гаргадаг болох, түүхийг нь гаргадаг болох гэдэг олон хөтөлбөрөөр цагаан алт хөтөлбөрийн төвшөнд хэрэгжиж байгаа. Гэхдээ энэ дотор мал аж ахуйн салбарын бүтээмж маш муу байна. Манай экспортын 94% нь нүүр салт зэс жонш гэдэг одоо уул уурхай бүтээгдэхүүн. Харин дөнгөж 6% нь мал аж ахуйн бүтээгдэхүүн. Энэ 6%-ийн дийлэнх нь ноолуур, түүхийг нь босруулаад гарч байгаа 327 орчим сая долларын түүхийн ноолуур, за дээр нь жоохон мах экспортлж байна. Ингээ үндсэндээ бол манай экспортын салбар маань тэр чигээр уул оруулсан. 90 онд бол 80% нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлдог байсан юм байна. Тийм учраас энэ эдийн мал аж ахуйн салбараа дэмжих бодлого маань өөрөө мал аж ахуйн салбарын бүтээмжтэй нийгмийн эдийн засгийн нөхцөл байдалтай нь уялдаж зохиц өөрчлөлт хийхгүйгээр малын түүхүүдийн ашиглалтыг сайжруулах боломжгүй болчиход байгаа. Судалгаагаар малчдын аж ахуй малчдын мал аж ахуйн ер нь нийт орлогынхоо 52%-ийг одоо 50% махнаас 40%-ийг ноолуураас гарч байгаа. Өөр нөгөө сүүн бүтээгдэхүүн арьс ширнээс олж чадахгүй байна. Жишээ нь улсын хэмжээнд 19 сая ширхэг арьс ширэг бэлтгэх боломжтой гэсэн тооцоо өгдөг боловч малчид ердөө талыг нь худалдан борлуулж чадчих. Жилдээ өөрөөр 10 сая орчим арьс шир нэхий хаягдж байна. Малчдын дөнгөж 17% нь индексжүүлсэн даатгалд хамрагдаж байна. Тэг ингээд ер нь малчдынхаа талаар хийж байгаа энэ малчин өрхийн аж ахуйгаас сардаа олж байгаа нэг 630 орчим мянган төгрөгийн орлого гэж тооцвол нөгөө улсаас олгож байгаа тэтгэмж хүүхдийн мөнгө энэтэйгээ уялдаад нэг амиа арга заасан байдлаасаа салахгүй дийлэнх малчтна. Тэгэхээр мал аж ахуйн салбарт бол бүтээмжийн хувьсгал хийж өөрчлөлт хийхгүй бол